Ээж хайрхан уулын домог. Хар сардаас төрсөн нэгэн охин өсөж томроод гоо үсгэлэнгээр хав ойрдоо шагшигдах болжээ. Бэл чадал сайтай хаад ноёд эхэс дээдс сүү билэг тавья гэж сүүх тэргээр гэртээ авчирчээ. Эхний ноён аж богд энгүй сайхан зангаргаж эгэлгүй хүндэтгэл үзүүлсэн ч эргэх хорвоогийн жамаараа толгойд нь буурал орсныг бүсгүй анзаараад голжчихж. Дараа нь ноён бурхан буудай бүсгүй гэртээ залахдаа нэгэнт өвгөн ажийг голсон юм чинь надтай суух нь гарцаагүйгээд эхэрхүү зан гаргаж хатан хайрханд уулзъя хүлээж байгээд илч илгээхэд бүсгүй энэ ихэс дээдс ингээд л нэг зэвүүн шүү. За яшиг буцъя гээд зам дагуу уулын хормойд хоёр хөлөө нуглан хэвттэл зүүрэмгэлж хиж гинэ. Энэ зуур бурхан буудан элч нар ирээд бүсгүйг бүрмөсөн алдчихж мэднэ гээд элсээр хормоог нь дарж орхиж гинэ. Ингээд бүсгүй эндээ үрд үлдэж ээж хайрхан уул үүссэн гэдэг.